За сайн байцгаана уу? Шинэ бичлэгээр уулзж байна. Тэгээд өнөөдрийн бичлэгийн нэмээд сэдв болохоор Монгол пассвортын хүч хэрвээ гэсэн сэдв байгаа. За тэгээд уг сэдвийн дагуу ер нь пассвортын хүч гэж яг юу юм? За дэлхийн хамгийн хүчтэй пассвортуудтай улс гүрнүүд аль улсууд байдیں? Монголын байр суурь яг хэдэд байдیں? Уг энэ байр суурь буюу энэ тоог болохоор хэрхэн нэмэгдүүлэх хүсэх боломжтой вэ гэсэн сэдвүүдийн дагуу та бүхэндээ өнөөдөр мэдээлэлээ хүргэе. Тэгээд бичлэгээ эхлүүлэхээс өмнө та бүхэн маань заавал subscribe дараарай. За subscribe дарснаар би ингээд цаашдаа гоё бичлэгүүд хий мэдээллүүдийг ингээд цуглуулъя гэсэн тийм урам зориг авдаг. Тийм болохоор заавал subscribe хийгээд үзээрэй. За тэгээд мөн түнчлэн гоё лайк дараад үзээрэй. За тэгээд шууд бичлэгтээ бүгдээрээ орцгоё. Power буюу пассвортын хүч гэдэг сэдвээс эхлэе. За пассвортын хүч гэдэг нь болохоор тухайн улсын иргэн өөрийнхөө пассвортыг ашиглаад хэдэн улс руу визгүй, за эсвэл цахимаар визээ мэдүүлэх боломжтой. За аль эсвэл өөр аялж байгаа ч юм уу очиж байгаа улс руугаа яг тухайн үедээ хэл гайл дээр гэсэн үг шүү дээ. Визээ шууд даруулаад авах боломжтой тоог бол пассвортын хүч гэж. За жил бүр Henley and Partners гэх байгууллага нь Henley Passport Index гэдэг тооцооллыг бол гаргадаг. Үндсэн шалгуур нь болохоор хэдэн улс руу визгүй, за эсвэл шууд тухайн хэл гайл дээр виза авах боломжтой. За мөн түнчлэн цахимаар виза авах боломжтой энэ тоогоор бол үнэлдэг. Дүнг тооцоолохдоо тухайн улс үндэстэн болгоны хэл нэвтрэлтийн бодлого, олон улсын гэрээ, дипломат харилцаа гэх мэтчлийн зүйлийг бол харгалзан үздэг. 2025 оны хамгийн хүчтэй пассвортуудын бол мэдээлэл тооцоо бол гарсан байгаа. Тэгээд та бүхэндээ үнийг танилцуулахаас өмнө та нар аль улсыг хамгийн хүчтэй пассворттай гэж бодож байна? Бодороо за миний хэлж байгаа улсуудтай таарч гин үгүй юу гэдгээс өөртөө шалгаарай. За хамгийн нэгдүгээрт болохоор Сингапур орсон байгаа. 195 орн руу визгүй сурчт юм байна. За бүр солиотой тоогоо тий 195 орн руу бүр очиж нэг бодолтой бүр ингээл мөнгөө цуглуулаад аялал хахад бол болохоор гац бид нар чинь бүр ингээл яг ингээл аялчмаар идэг, очиж сурчмаар идэг, виз гардгүй, очиж ажиллажмаар идэг, виз гарахгүй маш их тохиолдол байдаг шүү дээ. Тэгэхээр дараа нь болохоор Япон улс орсон байгаа. Япон ч маш соёлтой ард түмэн шүү дээ. Тэгэхээр бас ийм өндөр тоо бол гарч байгаа. 3 дугаар байранд бол маш олон улсууд бол адилхан давхцсан тохиолдол байд юм байна. Яагаад тийм хүчтэй байдаг гэж бодож байна? Яагаад энэ 10 улс л ингээд ийм олон улс руу визгүй ингэж зорчиж байгаа гэж бодож байна. За эдгээр улсууд болохоор олон улсын өндөр түвшний харилцаатай. За эдийн засаг, хууль сахиулах байдал нь болохоор өндрөөр үнэлэгддэг. Иргэд нь ингээд хэлээр нэвтрэхдээ ямар ч хууль зөрчдөггүй. Визийн хугацаагаа ингээд бага давах гэх мэтчлэн бол асуудлуудаас болоод маш ийм өндөр дүнтэй маш олон улс руу ингэж визгүй нэвтрдэг бахны. За ер нь бол хар ухаанаар бодсон ч гэсэн заяа ямарваа нэгэн улс үндэстний хүмүүс өөр нэг улс үндэстэн рүү очихдоо яг визийнхаа хугацаанд л тухайн улстай байгаад буцаад өөрийнхөө их орн руу ч юм уу ирэх нь бол маш хамгийн том хариуцлагуудын нэг. Яагаад гэвэл тэр чинь яг визийнхаа заасан хугацаанд л ямар ч ингэ зөрчил гарахгүйгээр буцаж ийн гэсэн үг шүү дээ. За Монголын мэн угаасаа бас нэгэн энэ улсууд руу визтэй байдаг хамгийн том шалтгаануудын нэг нь бол энэ шүү дээ. Хэдүүлээ энэ талаараас дараа нэрээ. Та бүхэн маань Монгол пассвортын хүч 2025 онд ямар ингэж бодож байна? Хэдвэр байранд хэдэн улс руу визгүй нэвтрдэг гэж бодож байна? Монгол пассвортын маань хүч бол дэлхийд дагт юм байна. Тэгэхээр бас нэг бас муугүй гэсэн үг. Тэгэхээр Монгол пассвортаа ашиглаад за эсвэл e-виз мэдүүлэх, за эсвэл тухайн улс онцгой дээрээ ингээд очоод шууд виз авах боломжтой. Хэмжлэн нийтийн тоо нь болохоор 65 байгаа. Бидний визгүй зорчих боломжтой зарим улс орнуудыг дурдъя. За үүнд болохоор Турк, Филиппин, Сингапур, Куб, Серб, Казахстан, Малайз, Индонез, Бразил, Доминикан гэх мэтчлэн улс орнууд болоор бидний нэг тийм байнга очтой монголчууд ихээр байдаг бол бас газрууд биш байгааз. За тэгвэл бидний виз шаардлагатай тэгсэн ирнэ дэлхийн хамгийн томоохон улсуудыг бол дурдъя. За бид нар бол Япон, Солонгос, Америк, Канада, за Англи, Герман, Франц, Итали гэх мэт Шенгений орнууд руу бол бүгдэнд л визээ мэдүүлдэг тийм ээ. Сэдвийн маань хамгийн сонирхолтой хэсэг болох Монгол улс яагаад ийм олон улс руу дэлхийн энэ том хүчтэй орнууд руу виз авах шаардлагатай байдаг талаараа хэдүүлээ ярилцъя. Тэгвэл болохоор мэдээж хязгаарлагдмал дипломат гэрээнээс болж байгаа. Бид нар ингээд албан ёсоор батлагдсан, дипломат харилцаа тогтоосон, визгүй зорчих орнууд бол маш цөөн байдаг. Манай Монгол улсын хувьд болохоор ер нь бусад улс орн руу визгүй зорчих энэ харилцан тохиролцсон юм гэрээ бол маш цөөнтэй улс. Хоёрдугаарт бол мэдээж аялын урсгал бага. За энэ бол мэдээж бидний 3 сая хүн амтайгаас болж байгаа. За яг ингээд Монгол хүмүүс дэлхийд даяар хятад хүмүүстэй харьцуулахад нэлийн цөөхөн шүү дээ. Хятадууд ч юм бүр ингээл маш олон тэрбум ард түмэн байгаа. За тэгэхэд монголчууд бол 3 сая. За үүний бол нэг
хэдхэн хувь л одоо ингээд дэлхийд даяар ингэж байршиж, амьдарч ажилладаг болохоор за ингээд нэгдсэн энэ тоон бага байдаг болохоор ер нь улс орнууд бол ингээд гэрээгээ одоо энэ визгүй зорчих боломж одоо энэ олон улсынхаа бодлогыг бол Монгол улсад бол зөөлрүүлдэггүй болоод яваад байгаа. За үнэн маань болохоор мэдээж хүн ам цөөтэй өөс бол мэдээж шалтгаалж байгаа юм аа. 3 дугаар гэх юм бол манай Монгол улсын улс төр эдийн засгийн бодлогын бол хүч нөлөө нь бол бага байгаа. За ихэнхдээ болохоор эдийн засаг геополитикийн одоо энэ чадах багтаа улсууд бол сул үнэлгээг бол аваад одоо энэ визгүй орнуудын жагсаалтны бол нэлийн бас доогуур болж агсдаг. За дөрөвдүгээрт нь бол бүр хамгийн чухал буюу одоо бидний ингээд аялж байгаа, за одоо ингээд гадаадад амьдарч байгаа ч юм уу те одоо Монгол хүн таны бодлохоор яг танаас өөрөөс чинь шалтгаалаад бол улсын мэн бол одоо энэ үнэлгээ бол доогуур байгаад байгаа. Яагаад гэх юм бол гадаадад хууль зөрчиг, за визээ одоо хэтрүүлж одоо харлахыг бол ерөөхдөө бол хариуцлагагүй эргээд за визийг бол хамаагүй өгч болохгүй гэсэн одоо тоонд оруулаад байгаа. За хамгийн том жишээлхэд бол Америк Солонгос хоёр штэ. Америк Солонгос хоёрт бол маш олон хүмүүс одоо ингээд аль бие усны зөвшөөрлгүй визээ хэтрүүлээд хараар бол оршин суудаг. За энэ тохиолдлуудад бол мэдээж дараагийнхаа хүмүүст очиход Америкийн визийг улам хэцүү, Солонгосын визийг улам хэцүү, хүмүүсийг бол хил дээрээс буцаах маш олон хүмүүсийг одоо ингээд визийг одоо олохгүй байх гэх мэтчлэн бол асуудлуудыг бол тохиолдуулаад байгаа гэсэн үг. Дан ганц одоо Монгол хүний боддгоо маа гэхэд таны үр хүүхэд за одоо хамаатан садангуудад хүртэл хор нөлөөтэй штэ. Та нэг улсад одоо ингээд харлаад одоо таны одоо харлаад үлдчихлээ гэхэд одоо хамаатан садангуудад бол одоо хамаатан садан ч юм уу одоо ингээд цусан төрлийн холбоотой хүмүүс чинь одоо харлсан байвал одоо тухайн хүүхдэд ч юм уу тухайн хүнд виз гарах бол боломжгүй болчтой. Тэгэхээр та зөвхөн одоо Монгол хүний бодохгүй маа гэхэд бас хойч ирээдүг бас бодох хэрэгтэй шүү жилийн. Монгол улсад e-visa буюу цахимаар виз мэдүүлэх одоо ямар хөө байгаа, хэдэн улсууд руу виз мэдүүлж байгаа гэх мэтчлэн асуудлыг ярив. Монгол улсын хувьд болохоор гадаадын иргэдэд зориулсан e-visa системтэй. За энэ нь болохоор гадаадаас одоо Монгол руу айлчиж ирж байвал энэ нь болохоор e-visa-гаар дамжуулаад хүмүүс бол ирчиж болно. 2021 оноос болохоор Монгол улс маань одоо энэ харагдаж байгаа сайтаар дамжуулаад одоо гадаадын иргэд маань бол Монгол улс руу харьсангуй виза шууд мэдүүлээд виза авах бол боломжтой болсон. Монголчууд өөрсдөө болохоор гадаадд зорчихдоо e-виза бол ашиглах боломж бол маш хязгаарлагдмал байдаг. За одоогийн байдлаар болохоор 20-30 орнд л болохоор Монгол улсад одоо за та нар ингээд цахимаар виз одоо танай улсад өгөө гэсэн зөвшөөрлөг бол манай Монголд бол өгсөн байгаа. 20-30хан гэхэлэр чинь бас айгүй цөөхөн байгаа. Хамгийн том жишээ болохоор Энэтхэг улс байгаа. Гэтэ Энэтхэг улсын бол e-визаас эвгүй залхинтай юм бэлээ. Яг ингээд адилхан дуурайлгаад ийцэн тэгээ мөнгө татдаг юм скам хайгууд бол маш их байдаг. Тэгэхээр та бүхэн минь болгоомжлорой. Энэтхэгийн виз бол авахд үнэгүй байгаа. Тийм болохоор ямар нэгэн мөнгө шаардж байгаа сайт байвал энэ чинь скам буюу хурамч сайт гэсэн үг шүү. Бол харах юм бол дэлхийн одоо яг энэ өндөр хөгжилтэй Америк, Шенгений орнууд, за Солонгос, Япон гэх орнууд бол Монгол улсад e-виз олгодгүй. Заавал бид нар аль бие усны одоо улсад байгаа элчин сайдын яам дээр ч юм уу за эсвэл бүр Бээжин лөө ч юм уу очиж бид нар бол заавал виза мэдүүлдэг. Бичлэгийнхаа зүйл болохоор одоо энэ Монгол паспортынхаа хүч нөлөөг хэрхэн сайжруулах, нэмэгдүүлэх боломжтой талаар та бүхэндээ ярьж өгье. Тэгвэл бол энэ хариуцлагатай аялал аваа. Визний хугацаагаа давахгүй яг одоо виз олгосон хугацаанд буцаад хил рүүгээ хурж ирэх. Гадаад улсад хууль зөрчихгүй байх. За одоо монголчууд маань ингээл гадаадд хулгай хийсэн байна. За одоо нөгөө нэг Монголын дарган маань онгоцны одоо үйлчлэгчийг яасан жилээ нэг тиймэрхүү хэрэг гараад ирсэн шүү дээ. Тэгэхээр иймэрхүү гадаадд ерөөсөө хууль зөрчиж болохгүй. Хоёрдугаар гэх юм бол засгийн газар маань одоо ингээд улс орнуудтай дипломат харилцаагаа бол өргөжүүлэх хэрэгтэй. За одоо дэлхийн том улсууд болох одоо Америк, за Солонгос ч юм уу те улсуудтай одоо ингээд визгүй болох одоо алхмаа өөрсдөө бол бас аль болох чатгаараа бол хийж явах хэрэгтэй. Гоо гоё мэдээ гарсан Дубай бол нэг сараар визгүй болсон шүү дээ. За үүнээс болоод бас монголчууд маань маш олноороо бас гоё Дубай руу зочилтойг аялдаг бол болсон, тоо бол нэмэгдсэн. Манай болохоор аялал жуулчлалын одоо энэ игрэг имижийг өөрөө бүрдүүлж өгөх хэрэгтэй. Монголоос одоо энэ зочилж байгаа аялж байгаа жуулчд маань гадаадын улсуудад одоо ямар ч хэрэг төвөг тарьдаггүй яг сайхан визийнхаа цаг хугацаанд ингээ хүрээд ирдэг гэх мэтчлэн одоо энэ ихтгэл үнэмшлийг нь бол бусад улсуудад бол өгөх хэрэгтэй. Хүн дээр ч гэсэн хүн нэг тийм худлаа ярьдаггүй хэлсэн амдаа хүрчдэг хүнд бол хүн итгэдэг штэ. За химээ сайн хүн шүү гэх мэтчлэн яг энэ шиг одоо ингээ монголчууд ямар ч асуудал гаргадаггүй гэсэн одоо энэ имижийг ерөөхдөө бол бүрдүүлэх хэрэгтэй. Бидний одоо дэлхийд даяар алien болгон л одоо ингээ морь унсан за тэгснээ одоо ийм орчин үеийн технологигүй хөгжил буурай одоо харгуу бүдүүлэх гэж харах хэрэгтэй юм бэ. Бид нар ч одоо хөгжиж гин бид нар одоо эрэг хандлагатай болсон гэх мэтчлэн
Одоо энэ эврэг имижүүдийг бол бид нар өөрсдөө бүрдүүлж өгөх хэрэгтэй. Ерөнхийдөө дүгнээ тарахаар бид нар ер нь бол яг эцсийн дүндээ бид нар өөрсдөө одоо улс орн дээр визээ одоо хэтрүүлэхгүй байж ээж бид нар өөрсдөө хэрэг дууг тарихгүй одоо ямар нэгэн хуулийг зөрчихгүй байж ирэл бидний одоо үр удам цаашдаа одоо бид нар визгүй нэвтрэх улсуудын бол тоо нэмэгдэн. Тэгэхээр одоо юм бүхэн одоо нэгээс эхэлдэг шүү дээ. Тэгэхээр альва нэгэн газар байхдаа ерөөхдөө бол нэрээ бодно гэдэг шиг улс орныхоо бол бас нэрийг бодож явж явах хэрэгтэй. Түрүүн сүүлийн жилүүдэд бол айгүй гоё эерэг хандлагатай мундаг болоод байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ чигээрээ хичээгээд тэгээд байхад бол Монгол улсын маань бол визгүй зорчих орны тоо илүү их нэмэгдэнэ гэж бол итгэж байна. Үндсэн рүү одоо ингээд визгүй нэвтрэнэ гэдэг чинь өөрөө бүр маш тав тал байхгүй юу? За ингээд ямар олон одоо ингээд хүмүүсийн одоо зүрх сэтгэлд ч юм уу мөрөөдөлт за нэг Америк яваад үзчих юмсан, за нэг шингэний орнуудаар гоё аялаад үзчих юмсан, виз гарахгүй бол яана гэх мэтчлэн бол маш олон зүйлүүд байдаг. Тэгээд тийм болохоор ер нь бол визгүй одоо улсууд руу зочлно гэдэг чинь өөрөө маш том одоо ингээд Аз завшаан гэхээс илүү боломж байхгүй өөрөө. Тэгээд тийм болохоор бүгдээрээ бас гоё өөртөө хичээцгээе. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгийг бол бас дуустал нь үзээд энэ хүртэл надтай байсан баярлалаа. Тэгээд дараагийн бичлэг дээр бас гоё сонирхолтой бичлэгнүүдийг бол оруулна. Тэгэхээр та бүхэн маань сувгтаа subscribe дараад мэдээж энэ хонхон дээр нь тарчих юм бол миний шинэ бичлэгнүүдийн одоо мэдээлэл буюу notification-ууд очно. Тэгэхээр дараарай. Тэгээд миний Instagram аягийг бас таарай. Би Instagram дээр бас өдөр тутамдаа ерөөдөө story оруулаад түрүүнүүдээ хуваалцаад явдаг. Тэгээд бас сонирхол гоё даарай. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзъя. Баяр таа.